За сайн байцгаана уу? 1-7 хоногийн хувцастай харуулдаг 7 days 7 look гэд бичлэгнийхээ 5 сарын эхний 7 хоногийн хөлбөрийг харуулж гэж байна. Тэгэд энэ хугацаанд болохоор Токиод өдөртөө нэг 19-оос 24 градусын дулаантай байх юм байна. Бороо бол бараг байхгүй, шөндөө төр зүрийн бороо орвол орно. Тэгээд ийм гоё цэлмэг өдрөд үргэлжлэхнэ. Тэгээд ийм цаг агаарт хэрхэн хувцалгаа харуулъя. Өнөөрөө би үсээ тарьсан. Тэгээд саяхан нэг 2-3 хоногийн өмнө тарьсан. Хавар болоод жоохон хөнгөрмөр санагдаад тэгээд уг нь бас иймч богинохон болох төлөвлөгөө байгаагүй л дээ. Зүгээр нэг ийм жоохон layer хийлгээд ийм V хэлбэртэй болгоё гэж байгаа. Тэгээд яг өсчөнд орсон чинь 5 см тарих уу гэхээр нь 10 гээд тэгээд сүлдээ 10 маань тэгшилж мэгшилж ингээд шингэлсээр байгаад бараг 15-20 см болоод бүр ийм тайрмал үстэй болцоод байж байгаа. Тэгээд сүүлд 21 оноос хойш ерөөсөө ийм богинохон үстэй байгаагүй, дандаа ийм хагас урттай үснүүдтэй байсан. Тэгээд яг одоохондоо бас жоохон ингээд дүдэнд тасахгүй байгаа ч гэсэн зүгээр ийм болсон. За даваа гаргийн лук. Дээгүүрээ болохоор нэг юм маш нэмгхэн суналттай материалтай цагаан мак өмссөн. Тэгээд энэ нь болохоор урдаа бас юм хөрхэн цэнхэр цэцэгтэй. Гадуураа юм цагаан гэрэлтсэн носон материалтай кардиган өмсчлөө. Тэгээд би ер нь ингээд дулаараад ирэхээр юм гоё нэмгэн носон кардиганууд өмсөх айгуу дуртай. Тэгээд яг ийм цагаан гоё нэмгэн гэрэлтсэн кардиган хайж агаад H&M-ээс олсон. Тэгээ урдталтай ийм хясан юм шиг гоё товчтой. Тэгээд ингээд цэцгийг нэхэд хийсэн юм гоё детальтай. За тэгээд энийхээ хамгийн дээдлийн товчийг нь товчлоод ингээ өмсчээ. Доогоороо болохоор сая сүлд Заарагаас авсан ийм нэлээд доор суудалтай, тэгээд гүн хөх өнгөтэй, тарпицсан, хонь ийм тагтай карматай ийм жинс өмдөө өмсчлөө. Тэгээд хар бүс зүтсэн. Кочи нэг ийм мини борц үхээ бариад гутал нь ийм нэг жижиг өсгийтэй асфалтан слимбэк өмсчээ. Гэвэл өмд маань өөрөө жоохон тарпицсан, тэгээд урт болохоор бас өмднийхөө урттай зохицуулах гэдэг. За энэ удаад хар нэг юм ингийн юм шилжүүлж. За тэгээ бүтэн лукаа харуулвал за мягмар гаргийн лук. Өнөөдөр ийм хар мини дресс өмссөн. Тэгээ ханцуугүй гартаа болохоор ийм том шаргал бугуувч зүүчлээ. Тэгээд ийм том цагаан эмэг зүүнэ. Ингээд нилээ ийм экстра юмнууд зүүчлээ. Яагаад ингэсэн бэ гэхээр би сүүлд нэг юм гоё жоохон нилээн том оверсайзтэй, тэгээд ийм айгу ганган загварлаг нэг ийм хүүдий авсан байгаа. Энийг өмсөх гээд байгаа. Тэгээд ийм том хүүдийнүүдийг болохоор би нэг тийм том өмд ч юм уу эсвэл биеийн тамирын өмд гэхээсээ илүү ийм богинохон юбг шортнууд дээр өмсвөл арай илүү гоё баланстай харагддаг юм шиг санагдаад байдаг. Би бол тэгэж өмсөх дуртай. За тэгээд энийг өмсөж ханцууг нь бүр нэлээд сайн хоошин шуугаад тэгээд болж өгвөл энэ хажуу талд нь ингээд нэг сүлбээр зүгээр ч юм уу тогтоогоод ингээд өмсчүүл илүү гоё харагдана. За тэгээ нэг юм хөө. Тэгээд энэ дээр бас үсээ задгаа байсан ч болж байна. Бооцсон ч болж байна. За ингээд нэг юм эмх замбраагүй шууч идөө. За тэгээд гутал цонхны хувьд болохоор яг хөө энэ дээр бүр юм урт өсгийтэй бүүц өмсвөл бас гоё харагдана. Гэхдээ би одоо болохоор бүүц өмслөхгүйгээр бүр ингээд шал өөрөөр юм улаан Mary Jane өмсөд тийм жижиг кочийн хар цонх барьчих гэж бодож байна. Зя. Нэг юм хөө харагдаж байна. Тэгээ хар цонхтай. Шил. Нэг юм ногоон туяатай. Дөрвөлжин харамтай шил зүүчээ. Зя. За тэгээд холоос бүтэн харуул. Ингээд улаан гуталтай. За лав гараг. Тэгээ өнөөдөр нэлээд гоё юм цайвар өнгөтэй эмгтээлэг хувцлыг гэж бодлаа. За эхлээд аксессуарнаасаа харуулчих. Ийм
зүрхийн хэлбэртэй шаргал. Ийм том эмэг зүүгээд тэгээд хүзүүний зүлт зүүнэ. За Сваровскигийн нэг юм хөрхөн энэ уг нь пингвин юм байгаамаа. Ийм хүзүүний зүлт зүүчлээ. Тэгээд дээгүүрээ болохоор ийм сард өнгөтэй суналттай материалтай юм V ингэртэй. Ингэр дээр бас ийм хөрхөн торштой. Ийм энгийн цамц өмсөд. За доогоороо болохоор ийм гоё шампань өнгөтэй. Тэгээд сати ийм A-line-тай орчив өмсчихсэн. За тэгээд доогоороо за гутал нэг юм цагаан Coach loafers өмсөд цүнх нь ийм шаргал Aldo-гийн цүнх барьж. За ингээд үсээ задгаа тавьчихна. Энэ цамцсан дээр бас энэ бунхуу ус гайгүй жимж харагдчих. За шил зүүн. Энэ удаад жоох юм том рамтай хар шил зүүчээ. За. За пүрэв гаригийн лук. Өнөөдөр болохоор нэгт өдөр өмсөжсэн нөгөө энэ тарпизан джинсэн өмдөн дээрээ H&M-ээс авч исэн нэг юм хүүхэн өнгөтэй тэгээд нэг хүүхдийн маг шиг юм цорхотой материалтай юм бариу цамцаа өмсчихлөө. Тэгээд эмэгний хувьд болохоор ийм жижигэн манайтай эмэг зүтсэн. Тэгээд цамц маань нэлээд ийм энгийн цулгаа учраас ийм том хүзүүний зүлт зүчий гэж бодож байна. Доороо нэг жоохон жижигхэн сувдтай. За цүнх нь Coach нэг ийм том улаан хүрэн цүнх бариад гутал нь ийм хар урт бүц өмсөж өсгөтэй гутал өмсөж. За тэгээд нүдний шилний хувьд нэг ийм leopard өнгөтэй шил зүүгээд. За ингээд бүтэн лук. За 5 дахь өдөр өнөөдөр 90 оны минимал загвараар хуцлая гэж бодож байна. Тэгээд аксессуарны хувьд ийм сувдан бөөгч. За тэгээд ийм буурч эмэг хосорн зүчий гэж бодож байна. Ийм жижиг шигтгэтэй сувдан эмэг, тэгээд сувдан буурч, сувдан бөөгчтэй. За тэгээд дотор нь болохоор нөгөө 90 оны минимал гэж байгаа учраас зүгээр ийм танк топ ийм энгийн хар бариу мак өмсөд доогуур нь ийм миди урттай тэгээд ийм давуу маш нэмгхэн бэж өнгөтэй юб өмсчлөө. За энийхээ гадуур за нэг 2 жилийн өмнө илүүтэй Zara-гаас авч ирсэн ийм маш гоё нэмгэн яг цэвэр носон материалтай кардиган өмсчээ. За энэ бол миний бүр хамгийн дуртай кардиган байгаа. Ингээд энийгээ бол ингээд сул тавиад өмссөн ч болно. Энэ болохоор бас энэ уяагаараа ингээд кросслогддог байхгүй юу. Тэгээд өмсчвөл бүр илүү гоё загварлаг харагдах байх. Ингээд иймэрхүү. Тэгээд нэгэнтээ юм классик маягаар хуцалж байгаа юм чинь гэж бодоод доогуураа төвл өмсөж. За гутал нь болохоор энэ ийм жижиг өсгийтэй sling bag, цүнх нь ийм жоохон дундаж хэмжээтэй Coach улаан цүнх барьж. За тэгээд нэг юм бор шар туяатай нүдний шил зүүгээд үсээ задгаа тавьчих дөө. Энэ дээр бас задгаа тавил зүгээр л. Гань иймэрхүү. За хагасаа өдөр өнөөдөр дээгүүрээ юм цагаан носон гэх юм ихмэлэн юм суналттай материалтай мак өмсөд доогуур нь болохоор юм миди урттай шулуун юм драп маягийн нэмгэн юб өмсчлөө.
тэгээд чихэндээ болохоор ийм гоёлын шар том эмэг зүгээд бугуунда пандура бугуурч зүч. За тэгээд гадуур нь нэг ийм тод улаан өнгөтэй кардиган өмснө. За ингээд бор улаан цагааны зохицол бас гоё цэвэрхэн харагдчихад. За өнөөдөр ч харин үсээ шуучвал яач. За үсээ ингээд цэвэрхээ шуучи. Цамцтайгаа уусгаад энэ улаан мерижэн гутламсууд юв бүхтэйгээ уусгаад энэ бор коучи цүнх барьжээ. За шилэн нэг юм бор леопард өнгөтэй шил зүгээд. За ингээд ийм минимал лук боллоо. За бүтэнсэн өдөр нэлээд чөлөөтэй хувцлаа гэж бодлоо. Тэгээд доогор болохоор ийм богинохон леггинс өмсөд дээгүүрээ бра топ өмссөн. Тэгээд ийм хөрхэн Casio-гийн спорт цаг зүүчээ. Эмэг болохоор жижигхэн шигтгэтэй эмэг зүүцсэн. Гадуур нь нэлээд ийм oversized Uniqlo JW Anderson хоёрын хамтарч гаргасан ийм unisex том oversize сорочхон цамц өмсөд энэ одоо бас ингээд бүкс мөкс дараад юмнуудыг нуучна. За ханцуугийн хоошо шуугаад за ингээд өмсчий. Үсээ боч. Үсээ ингээд хөрхөн боогод доогуура юм нэг Air Force өмсчээ. За тэгээд пүүц маань нөгөө жоохон өндөр болохоор яг юм богинохон шорт мортнууд дээр бас арай илүү баланстай харагддаг юм шиг санагдаад идэг. Яг ийм богино шортон дээр хитрхи нөгөө намхан пүүз мүүз кетмет өмсчгөр жоохон хөлийг жоохон онцгой харагдуулаад идэв штэ. За тэгээд ийм бүтээсэн өдрийн лук нэг ойр зур гэрийнхээ ойр хавцаа кофе мофе уух ч юм уу нэг хүнс мүнсээ цуглуулахаар явах та.